Сайн байна уу захирлаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт түүх соёл, соён гэгээрэл, их хэлний асуудал, боловсролын салбарын хөгжлийн талаар сэтгэл оюунаар зориулж явдаг Эдмон группийн ерөнхий захирал Энхбат оролцлоо. За сайн уу. За сайн байна уу. Сайхан өгч байна уу. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйл хийнэ гэдэг чинь одоо аюуны гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энийг хийх явдал бол одоо шууд мөнгөтэй холбогдоод явчихаар их материал болдог гэж хэлэх гэж байна. Энэ зарчим бол болохгүй маа. Хэдийгээр мөнгө хэрэгтэй ч гэсэн. Өнөөдөр энэ хандлагыг яг өөрөөр авч үзэхгүй бол болохгүй болж байна л да. Тэгэхээр хүнлэг биш гэж одоо бидний өнөөдрийн зовлон ярьж байгаа бүх юм чинь энэ бүх юмыг мөнгөөр үнэлж, бүх юмыг ашгаар үнэлдэг энэ юмтай холбоотой гэж би бодож байна. Одоо бол энэгээр дамжуулж бас энэ хэвлэлийн салбарын өөрийн жаргал зовлонг тий одоо тэр танхимын сонсдгоо гэдэг юм уу, төр засаг нь сонсдгоо гэдэг юм уу. Номноос авах татрыг тэгэлжхээр яадаг юм бэ? Юу болдог? Өнөөдөр энэ замбраагүй байдал бол тэгэхээр одоо замбраагүй байдал дэндүү замбраагүй. Хоорондоо ямар ч холбоо байхгүй, Монгол бол хөгжиж гин үгүй юу хамаа байхгүй. Тэгээ баахан доктор профессор бодол монголоор дүүрч. Танаа саяжид бас сайхан шүү яг гэдэг. Нэг өнөөдөр бидэрт ямар ч өсөлттэй хэрэг байхгүй. Өнөөдөр бид нэр өсөлтөөс илүү хамтарч ажиллах. Ажил төлбөр өндөр үстэй. Ажил яхаа тэгэл явж байна. Танаа ажлын багийнхаа. Тий. Одоо монстрийнхан маань. Тий, манай монстрийнхан байдгийг тэгэл. Тэгэл одоо хүүхдээр дагц. Тэгэл манай санхүү бишиг манай маркетинг гэдэг явна да. Одоо яг бүгдээрийн сааланд суудаг. За тийч зөв одоо обод тийшээ. Тэгээ одоо ерөнхийдөө бол хэвлэх номынхаа төрлөөр төрөлдсөн гэсэн үг үү? Гэхдээ яг хэвлэх ном гэхээс илүү одоо нийгмийн чиглэлээр тий одоо хүүхдийн уран зохиолын тий. За тэгээд монгол хэл гэхээр чинь дотроос тойл гэж явна. За нийгмийн ухаан гэхээр дотроос түүх соёлгаа явчихна. Тэгээд ингээд одоо нийгмийн салбарын чиглэлээр юм да. Мэргэшээд эхэлсэн гэсэн. Одоо тойлогч юм бол танаа одоо үндсэн гол мэргэшүүлж байгаа салбар болж байгаа шүү дээ. Тэгээ хөөгдөхээр чинь одоо сургуулийн өмнөхнөөс бага анги. Тэгээ дээр нь бас ахлах анги гэдэг юм уу те. За тэгээ дээр нь үүдээ уран зохиол махалгаа явчихлаа. Өнөөдөр бас манай энэ Эко телевизийн сайн байна уу захирлаа гэж нэвтрүүлэгт таныг урьж байгаа. Тэгээд бас ингээд оролцож одоо баярлж байна. Бас үгүй бас энэ захирлуудын манаас сэтгэж бодож яваа зүйлийг бас энэ нэвтрүүлгийг гаргаж зорж байгаа. Жаргал зовлон одоо энэ хамт олон авч явж байгаа, ажлын байр бий болгож байгаа. Энэ талаас бол их ачаалттай байдаг. Түүний хажуугаар бол бас олон өөр төрлийн юмнууд руу их ордог л да. Би бол энэ захирлыг та бол зөвхөн одоо энэ хэвлэлийн бизнесээс гадна энэ соён гэгэрүүлэх одоо нийгмийн тэр талдаа бол илүү түвшин болдог гэж хараад байгаа юм л да. Танай хэвлэл бизнес нь аяндаа тийш хөдөлгдөд байна л да. Тийм бизнес гэдэг ойлголт манайд айгүй хэцүү л дээ. Одоо орлогын төлөө, ашигын төлөө явах юм бол тэгэл одоо боо тийшээ л явж байгаа. Үндсэндээ нийгэмд одоо өнөөдөр яг ямар агуулга сэдв эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг бид нэр барьж ажилладаг. Тийм учраас одоо тийм бизнес гэдэг үг бол жоохон хол л доо. Ер нь 90 оноос хойш энэ хөдөлмөр бизнес гэдэг энэ хоёр үг одоо их салжлаа л да. Тэгэхээр одоо ер нь мөнгө олохын төлөө л одоо ажиллана гэдэг үгийг ч одоо бизнес гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол илүү нийгэмд хүмүүст хэрэгцээд, эрэлт хэрэгцээтэй юмыг л бодож ажилласан дээр байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо наймаа хийж байгаа хүмүүс тий одоо уулуурхай ажиллаж байгаа хүмүүс ч гэдэг юм уу яг ийм чиглэлээс бол өөр гэж хэлэх гээд байл та. Өөрөөр одоо хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг нь одоо сонины эрхлэгч бол одоо бизнес гэдэг утгаас илүү тий яаж ч одоо уншигчдад хүмүүст одоо эрэлт хэрэгцээтэй материал нийтлэх үү тийм ээ тэгжээж нэр хүндээ олж авч тэгжээж одоо
мөнгө төрний асуудал нь бас гайгүй болох байх л та. Яг л тэрнтэй л. Танаа одоо энэ хийж байгаа ажил хөдөлмөр. Ер нь яг манай компани тодорхойлолт 90 оноос одоо л жоохон хуучин тодорхойлолттой явдаг л да. Ашигын талаа явдаг тийм юмтай бүлэг улсуудыг бол компани гэж нэрлэнэ гэдэг. Энэ бол хоцрогдсон тодорхойлолт. Харин орчин үеийн тодорхойлолт бол одоо жишээ нь цалингийн сангийн төлөө явж байгаа бүлэг улсуудыг л компани гэж нэрлэж байна. Цалингийн фонд одоо тоол нэг 150 200 ажилчныхаа цалингийн нэг сард өгөх тэрбум төгрөгийн асуудлын төлөө явж байгаа шүү. Яг үнэ. Нэг талаас нөгөө талаас танай компани онцлог бол одоо хүний оюун ухаан тэнд нийцүүлсэн бүтээгдэхүүний илэрж байгаа гэж ойлгоно л доо. Өөрөөр хэлбэл энэ бол зүгээр нэг тийм хамгийн шүүлтэр их өндөртэй л тийм. Яг өөрөөр хэлбэл одоо материалыг бас үйлдвэрлэл юм да. Тийм. Яг ном гэдэг чинь цаас шүү дээ тийм. Одоо ингээд олон цаасыг хавцсан тоогол ятсан тэр бол одоо гаднаас нь ном гэж харагдана уу гэсэн тэрний утга учир шууд харагдахгүй тийм. Наад одоо явдаг машинтай адилхан биш. Тэгэхээр ер нь нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй зүйл хийнэ гэдэг чинь одоо аюуны гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энийг хийх явдал бол одоо шууд мөнгөтэй холбогдоод явчихаар их материал болдог гэж хэлж байна. Тийм учраас бидний зорилго бол ерөнхийдөө нийгэмд эрэлт хэрэгцээтэй одоо бидний проблем юу вэ те? Ил харагдж байгаа проблем биш, далд проблемууд юу вэ? Тэрийг ил болгох арга зам тийм үү? Тим сэдвэр одоо ном тохиомл хийх, тим сэдвэр ярилцах. Ийм юмыг л жоохон өрнүүлээл гэж боддог. Энэ хэвлэлийн салбар ялангуяа танай чиглэлийн салбарын төлөөлөл бол тантай уулзж байгаа шүү. Тэгээ одоо бол энэгээр дамжуулж бас энэ хэвлэлийн салбарын өөрийн жаргал зовлонг төр засаг нь сонсдгоо гэдэг юм. Одоо айлсгал гадуур хагцсан мөртлөө оюуныгээ дээдлэгтэйг сайхан өндөр тавиад байдаг. А яг доор нь явж байгаа тэнд очиж хөрөнгө оруулалт тэрний технологийн өөрчлөлт стандарт өөрчлөлтөд санаа тавьдаггүй төр талаас. Одоо ялангуяа танай бол энэ хэвлэх үйлдвэрээр дамжуулаад оюуны маш их талхыг үйлдвэрлэж гаргаж байгаа. Гэхдээ энэ талх манаас чанартай байх уу, хүндээ хөрж гэнэ үү, талхыг бүрдүүлж байгаа юмнууд манаас таны чанар чансаг даачилж гэнэ үү гэдэг асуудлыг бас ярилцах байхаа нэвтрүүлэг дээр тийм. Харин тэгээд чамтай ярилцгээс бас жоохон татвар асуудал асууж авъя гэж бодлоо шүү дээ. Бас өөрөө чинь татварын чиглэлээр нэлээд мэргэсэн учраас харин уулзсан гэхээр хэд гурван асуу гэж бодсон юм. Бол яа. Өнөөдөр одоо жишээлбэл номноос татвар авдаг орнуудын нэг манайх дэлхийн ихэнх орнуудад ялангуяа одоо социалист гэж нэрлэгдсэн орнууд татварыг ихэнх нь одоо тэгэлж гисэн тийм ийм байгаа. Тэгэхээр гэтэл сонингууд шар борн хамаагүй бүгд татвараас чөлөөлөгдсөн байдаг. Яг үндсэн хийж байгаа ажил нь хоёулаа одоо бичиг номын ажил хийж байгаа тийм одоо өөрөөр хэлбэл сонин өгүүл одоо нийтлэн тийм ээ хүмүүсийн одоо оюуны хөдөлмөрийг гэдэг юм уу да номч гэсэн одоо орчуулагч зохиолчдын хийснийг одоо ингээд хэвлээд гаргаад ингээд зарж байна. Тэгэхээр номноос авах татварыг тэгэлж ихээр яадаг юм бэ? Юу болдог? Энэ дээр би тодорхой хэлээ та бол нэмэгдсэн эртний албан төр дээр онцлж ярьж байгаа л гэж бодож байгаа. Тэр 10% дээр л ярьж. Тийм нэмэгдсэн эртний албан төр 10%. Анхнаас энэ татвар орж ирэхдээ 1997 онд буруу ороод ирсэн. 2016 хүртэл буруу явцсан учраас энийг хамгийн том орлогын татвар орлогоочуд авдаг хамгийн том дарамт гэж нийгмээр ойлгосон байсан. А тэгээ энэс чөлөөлөгдөх юм бол хүсэл нь бол маш их байсан л да. Жишээ нь бол одоо шинэ сонингууд бол тэмцэл хийж байгаа нэмэгдсэн эртний албан тураас чөлөөлөгдсөн. А гэхдээ 2000 оны алтныхны чөлөөлөгдгөөс арай бүдүүлэгдүү чөлөөлөгдсөн. 2000 он ч одоо бороогийн алтыг зарах гад нөтийн тэглээд тэг татвар төлөгч гэж тийм ангил оруулж ирээд тэг татвар төлж буцаад хөнгөлтүүд байддаг байхгүй. А манай сонингийнхэн сүүлд нь бослого хийгээд гарахтаа тэг татвар биш зүгээр нөтөд шууд асуулчихгүй. А буцаад сонин дээр ямар асуудал үүссэн гэсэн сонингийн үндсэн механик зардлын бараг 70-80% цаасан.
хэвлэх машин. А гэтэл тэрийг дагаж орж иж байгаа нөөтөө асуулж чадгаа байсан. Манайх 17 төрлийн татвар байгаа. Нэг бол Монгол улсад 17 төрлийн татварыг татвар болгон өөрийн онцлогтой, өөрийн философитой аль салбарт яаж авах уу гэдг нь уян хатан байх ёстой байтал манай бүгдийн жигэд авдгаар л өнөд автгаар болчихсон. Тэгээ одоо чинь танахаас араа үгэл бас асуудал ном. А яг нарийнда бол тэр зохиолч, тэр оюуны хөдөлмөр тэгээ тэрнээс бас татвар өгч чинь. Тэрийг би ярих гэдэг. Дараа нь бас хэвлүүлж ингээд зарж ингээд татвар өгч чинь. Тэгээ өөрхий тэр юм үлдэхгүй юм л. Ерөөсөө гэмжээ уруулаар татвар төлчих байгаа юм шиг. Тийм тэр бол асуудал байгаа. Ялангуяа энэ нөөтийн системийг чинь одоо сайн 20% танд буцааж өгч шээ. Одоо энэ эцсийн хэрэглэгч байгаа. Энтэй адилхан номон дээр 60% буцааж өгч болно. Эсвэл одоо 100% ч буцааж өгч болно. Нөөт танахаас ном авлаа, нөөтөө 100% буцааж өгч. Энэ яг эцсийн хэрэглэгч төлдөг татвар л да. Тийм. Яг үнэ. Тийм эцсийн хэрэглэгч төлдөг гэдгээр яг ном авсан бол та нөөтөө 100% буцааж авч болно гэдэг. Одоо сая энэ жилийн нөөтийн 20% чинь бол нэг 3 жил хэрэглээ бид нар. Энэ бол зөвхөн ихний алхам байна. Одоо энэгээр тухайн ерөнхий сайд ямар симфон тоглох нь бол тэр хүний асуудал. Аль салбаруудыг уян хатан бол тэгээд түрүү сонингуудын тухай ярьлаа тэмцэж байгаад энэ татвараас чөлөөлөгдсөн гэж би бас бодохгүй байна. Сонингуудын ард хэн байдаг вүлээ тийм ээ? Хоёр намын хүмүүс л гол нь байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бол яаж хийж байгаа л ингээл одоо тухайн үед нь одоо дутуу зэм татвараас ингээд чөлөөлөл авцал байгаа юм л да. Тэгэхээр номны төлөө хин ч явахгүй байхгүй. Энэ орчуулагчид гэдэг чинь аюул чухал хүмүүс байхгүй. Тэдний ажил болгодоггүй. Дээр нь одоо ном зохиож байгаа бүх хүмүүс энэ татварыг чинь давхар төлж байна. Жишээлбэл одоо 10,000 төгрөгөөр нэг ном зарлаа гэхэд 2,000 төгрөгийн одоо 20% нь бид нэр одоо ашиг гэж авъя. Одоо ном борлуулсны. Тэрнээс чинь бид нэр одоо бас ажилтны цалин урс зардлаа нийгмийн даатгал зардлууд гарна. Компани ашигын татвар дахиад авчиж байгаа юм. Тэр 20%-аас чинь. Дээр нь одоо бүх урсгал зардлууд орчиж байгаа юм тийм. А гэтэл 20-оос дээш одоо 30%-аар тэр 10% нэмэгдэхээр одоо 3,000 төгрөг авахар чинь нөгөө одоо худалдаа авагч нар чинь бас хэцүү бол мэдрэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр одоо энэ татварыг тэгэлбэл одоо их олон хүн баярлах байх та. Тэгээд энийг хөөцөлдөх хүн байхгүй л да. Над нэг юм ажиглагдаад байгаа. 90 оноос өмнө одоо энэ ном уншдаг соёл одоо бидний хүүхдүүд ингээд тэрнээс өмнөх үе гэхэд бол тухайн нийгэм бол асар их тийм соёлын одоо дадлыг бий болгоцсон байна. Тэгсэн. А тэгээ 90 онд бол яасан гэхээр уншигч нь үлдсэн, зохиогч нь үлдсэн, а тэр номын хэвлэл гаргадаг нөө тэр хойдлын бүх ажил нь хаягдсан. Нэгсэндээ бол тэр зэг марцсан гэсэн үг шүү дээ. Одоо номын сан 3 жил бол одоо системтэйгээр номын сантай хэвлээ түгээгээд уншуулад одоо нэгсэнд бол урсгалаараа буюу зөнгөөрөө дахиж ургаж байгаа юм шиг надад харагдаад байт. Яг тэр төрийн бодлогоор ч юм одоо соёлын одоо яам одоо босрлын яам те одоо тэндээс бол яг тийм номны чиглэлээр ясан билүү тийм бодлогыг харахгүй юм л да одоо түгээ хэвлэх татварыг хөнгөлүүлэх явж исэн юм надад үнэхээр харагдахгүй байгаа шүү. 90 онд бол бүх юм замбраагүй байдалд орсон. Тэгсэн. Уншигч одоо номтой мантал байлаа шүү дээ. За дээрээс нь зохиолчд гэдэг маань цоошин нийгмийг яаж бичих юм те. Өнөөдрийг хүртэл одоо сайн зохиол гарахгүй байгаа чинь энэ нийгмээ сайн ойлгож чадахгүй байгаа даа болоо таахгүй. Тэгэхээр өнөөдрийг хүртэл өнөөдөр одоо сайн зохиол шилүү социализмын үед одоо бид нар мэдэн шүү дээ. Одоо сайн романууд чинь одоо хэдэн 100,000-аар нь хэвлж илээ шүү дээ. Одоо гайхмаар. Тэгэд өнөөдөр 1000 ширхэг хэвлж шүү дээ. Тэгэхээр дундаа хэлгээд уншиж болов уу эрс зөөрсөн. За тэгээ ер нь бол одоо сайн юм хэвлэл байхгүй болчоор чинь энэ хөдөөгөр чинь одоо нэрээ хэцүүхэн тавьдаг хүмүүс их олон болж байна гэн. За тэгээ 10% бичээд 5-ын 3 зөрүү бичдэг болж байгаа гэж. Тэгэхээр энэ байдал бол одоо нэлээл гүнзгийрч шиг байна л да. Тэгээ энийг би нэг одоо боловсролын чиглэлийн хуралдаар хэлсэн чинь одоо боловсролын ажилтнууд над руу одоо дайрах маягтай болж илээ. Та юу яриад байгаа? Та хүний унших эрхийг та одоо мэддэг юм уу гэж. Та үндсэндээ одоо бичих үсэггүй байх явдал бол хүний эрх гэсэн утгаар ярьж илээ л дээ.
Тэгэхээр иймэрхүү байдал бол одоо хүмүүс төдийлөн мэдэхгүй ч магадгүй ер нь бол айхтар байна. Ер нь бол ном уншдаг хэсгийнхэн гэдэг бол цөөхөн байна. Одоо тэр яа харахгүй гадаад дотоод явчихсан тийм ээ юм үзсэн юм бол нэг ийм байдгүй юм байна гэдгийг ойлгосон юм хүмүүс нэг 500-аас 1000-ийн хооронд хэлэлцэж байна. Ер нь тийм учраас номыг нэг тэр хэмжээтэй л эвлдэг гол нь тэрнээс цааш бол байхгүй. Яамын анхаарахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ардаа дандаа намын хүмүүстэй байдаг учраас тэрүүгээр одоо татвараа янзлж байна. Бусд нь бол одоо ингээл хаягдаа байна л да. Ном бол зүгээр гээхцээрт нь одоо салбар болчиход. Тийм. Та бол Герман төгссөн. Зүүн Герман төгссөн ба та. Баруун зүүн сүлдээ нэгдээд нийгэм нь өөрчлөгдөв. Гэхдээ тэр ном хэвлэх, ном гэдэг одоо номыг тойрсон одоо тэр үйл ажиллагаа бол ер нь тасрааг байхаа. А Германд ер нь яг энэ чиглэлийн юм а тэр нийгэм солигдоход яаж авч үлдсэн юм бол? Ер нь бол эдгээр чинь бид нар шиг хүүхдтэй биш шүү дээ. Угаасаа л одоо Европын орнууд чинь одоо явж байгаа л нэг хэсэг нь одоо капитализмын замаар нэг хэсэг нь социализмын заваар гэдэг нэг хэсэг явж байгаа. Тэгэл буцаад нийлж шүү дээ. Тэгэхээр одоо эргээд уулзж байгаа л одоо нэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл бид нар чинь шал өөр байдалтай байна л да. Өөрөөр хэлбэл бид нар чинь 21 оноос өмнө юу вэ? Энэ улс орон өхийн даваан дээр л байлаа. Тэгээд социализмтай зологж ийж нэг улс шиг улс болж ингээд одоо 90 он хүрлээ шүү дээ. Тэгэхээр бидний мэддэг юм бол ерөнхийдөө социализм, тэр капитализм гэдэг нь бол мэддэггүй. Тэгэхээр өнөөдөр энэ ялангуяа би одоо энэ 10 жилийн сургууль, ихтэй сургуулиудад энэ социализмын үед одоо түлхүү заагдчихсэн, үзэгдчихсэн байгалийн ухааны шинжилгээс илүү нийгмийн ухааны шинжилгээ. Өөрөөр хэлбэл бид нар нийгмийн тухай ойлголтоо сайжруулахгүй бол энэ нийгмийг одоо ойлгож цааш нь явах хэцүү байдалд орж байна. Ер нь бол байгалийн шинжилгээ ухааныг одоо сурч ойлгож авах тийм хэцүү биш болж өнөөдөр тийм. А нийгэм гэдэг бол газар болгон адилхан биш. Монгол нэг өөр тийм хойд урд хөршөө. Тэгэхээр бид нэр өнөөдөр энэ нийгмээ өөрсдийгөө одоо ойлгох, өөрсдийгөө бүтээх ажил маань нийгмийн мэдлэгтэй их холбоотой юм л да. Тийм учраас энэ чиглэлээр бол одоо бид нэр боловсролын системд эрс өөрчлөлт хийх болохгүй юм байна. Орсоор ч юм уу, англиар ч юм уу одоо ямар л ямар хийгээд нэрэл яваад байгаа байхгүй юу? Тэний чинь одоо нэг тийм нийцсэн ядаж бүгдээрээ нэг адилхан ойлгож лон гэхэд бүгдээрээ лонг ойлгодог байх хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгэхээр тийм хэлбэрээр ер нь бол энэ хэлэнд одоо яхах аргагүй хэлний хүмүүсийн эрэлт хэрэгцээ өдөр болгон байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ чиглэлээр ажил хийж байгаа, энэ чиглэлээр үйл ажиллагаа чиглүүлж байгаа газар байхгүй. Тэгэхээр энэ яаж ингэж болдгийг би мэдэхгүй байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг юунаас эхлэх вэ гэхээр бид нэр хэлнээс эхлэх юм бэл. Өнөөдөр монгол хэлний асуудал бол маш хүнд болсон. Өнөөдөр одоо үнэхээр одоо мундаг ерөнхий сайд одоо байдаг бол тий бүх салбарын одоо мэрэгжлийн толинуудыг л одоо гаргаад эхлэх юм бол тэрэнд анхаарлаа тавиал эхлэх юм бол за энэ нийгэм чинь нэг яг жинхэнэ нэг өөрчлөлт рүүгээ л одоо орох байх гэж би дандаа боддог. Хүн бодохдоо бол яг нэг тойл хийгээл үзэж бодно. Үгүй. Өнөөдөр энэ бүх ойлголтуудыг бид нэр ингээ яриад эхлэхээр бид нэр хичнээн их одоо буруу зүрх ойлголттой өөрөө түрүү хэллээ шүү дээ. Одоо энэ хувийн хөвшлийг буруу нэрлэж исэн байна гэдэг. Тэр буруу нэрлэж ирснээс чинь болоод хүмүүсийн ойлголт буруу тишээ явсан. Одоо өнөөдөр бид нар чинь нэг нэгийг хараад одоо ер нь одоо би чамайг харах юм бол одоо минь орлого гэж харахаар тийм үү? Чи намайг бас орлого гэж хардаг тийм үү? Нэг нэгийг ерөнхийдөө хүн биш орлого гэж харах нь илүү болчиход байна шүү дээ. Тэгэл ашигын төлөө юу ч хамаагүй энэ төр гээл тийм. Тэгэхээр хүнлэг биш гэл одоо бидний өнөөдрийн зовлон ярьж байгаа бүх юм чинь энэ бүх юмыг мөнгөөр үнэлж, бүх юмыг ашигаар үнэлдэг энэ юмтай холбоотой гэж би бодож байна. Тийм учраас одоо үнэхээр болдгсон бол бүх мэрэгжлийн одоо гол тайлбар талуудыг хийгээд ирэх юм бол энэ бол асар том өөрчлөлтийн эхлэл болох байхаа гэж боддог.
манай их бот захирлын уурах тарих хэсэг гэж байгаа. Би энэ офис хэсгүүдийг бол одоо их танаа энэ бүхэл ялангуяа оюуны талх үйлдвэрж байгаа улсууд танаа талхчлал сууж байгаа юм шүү дээ тийм. Одоо бид нар чинь ном орчуулж байна тийм үү? Тэгээд орчуулгын чинь одоо яаж орчуулах вэ гэдэг асуулт гарч ирдэг байхгүй. Тэнийг одоо ямар ч барих юм байхгүй, асуух ч юм байхгүй тийм. Тэг ингээд ирэхэд чинь эн чинь чи одоо ямар нэг компани тэрийг шийдэж явж болохгүй шүү дээ. Нэг гаднаас эн чинь бас нэг агуулгыг импортлж байгаа хүмүүс шүү дээ. Тэг одоо орчуулга гэж. Тэгэхээр эний чинь бид нар бас монгол хэл дээрээ бас бүх хүмүүст ойлгомжтой зүг зүйтэй орчуулахын тулд энэ хэлний одоо мэдлэг одоо хэлний чиглэлийн хөгжил биднээс хоцроод байгаа байхгүй. Тэгээд бид тэрийг л өгүүлээд байна л да. Одоо энэ чиглэлээр юм хийх хэрэгтэй байна, хаана байна, эрдэнэтэй та наашраач энэ юмыг нэг одоо юу гэж нэрлэх юм. Тэ энийг одоо яаж ойлгох юм гэдэг ингээд. Тэгээд тийм хүмүүс нь олдохгүй. Жишээлбэл одоо хүүхдийн чиглэлээр ингээд ном хийхээр бид нар болж игэл одоо цэцэрлэг сургуулийн хүүхдэд зориулсан тэ тэдний бас хичээл ном сургалтын хөтөлбөртөө одоо бас дүүцэх хүчээр тэрийг бас нэг дэмжиж өгөх тийм юм хий гэж боддог байхгүй юмнууд. Тэгээд тэр хөтөлбөрийг аваад үзэхээр хүн ойлгохын арга байхгүй. Тэгэл бид нар чинь нэг хөтөлбөр нь та нар энэ хөтөлбөрөө янзлаач, та нар энэ хөтөлбөр чинь болохгүй шүү дээ. Сурах хүчиг чинь болохгүй байна гэдэг байна. Бид нар энэ ажлыг хийх гэхээр тэд нар ажлаа хийхгүй болохоор бидний ажил явж өгдөг. Боловсролын системийн ерөнхий хөгжил нь одоо яхаа танаа энэ чиглэлийн бизнесээс маш хоцрогдчиход. Тэгээд та хэд үндсэн бизнесээ хөгжүүлж цаашаа өргөжхөөсөө илүү нөгөө хоцрогдсон боловсролын систем, нөгөө хоцрогдсон хэл зүй буцаад нөгөө салбаруудыг дахиж тэдний гэрэл гээгээ олж өөрсөнд нөгөө адилхан төвшин чангаах ажил. Тий. Одоо өөрөөр хэлбэл манай төр боловсролын яам энэ одоо аль салбар гэсэн одоо бодлоготой л баймаар байна. Өөрөөр хэлбэл бодлого байхгүй гэдэг чинь энэ яамдууд бодлого байхгүй байна, Монголын төр бодлого байхгүй байна гэж одоо тэгээд толгойгүй байна л гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл Германд ингээд бич үзэсгэлэн зөндөл явж чинь те тэгэл одоо Монгол ёсороо очиод асуу шүү дээ те. За танаа энэ одоо хүүхдийн чиглэлээр хамгийн одоо ас компани ямар компани гэдэг юм бэ? Гэхээр германууд ингээ гайхдаг байхгүй. Өөрөөр хэлбэл за байц тэднийх тэр чиглэлээр ажилладаг, эднийх энэ чиглэлээр ажилладаг гэдэг ингээд төрөлжсөн. Яагаад гэвэл ямар нэгэн бодлого байдаг юм бэ? Тэгээд тэр бодлого руу харддаг юм байна. Тэгээд өөрсдийнхөө одоо боломж нөхцөл авьяас чадвар юугаа гэдгийг тэрлүүл одоо чиглэл явдаг юм байна л да. Энэ бол нөгөө компаниудыг үйл ажиллагаа энэ бүх юмд аягүй гоё ориентац болоод үйл ажиллагаа нь бол идэвхтэй утга учиртай болоход хэрэг болж штэ. Бодлого байгаа бол. Гэтэл өнөөдөр биднэрт бодлого байхгүй учраас одоо би чиний л урд орчвол одоо болох нь байна тийм үү? Одоо тэр бодлого нь хааж байгаа юм бүү мэд тийм. Ингээл нэг нэгнийхээ урд орох те тэгээд нэг нэгнтэйг л одоо зууралдах, дуурайх ийм л байдлаар бид нэг амьдрч чинь тэгээ энийг нэг өрсөлдөөн гэж бас ярьж байна. Намгийн мэлхий далаа үзэгүүдэ жаргалтай гэдэг шиг л бодлоо. Яг үүндээ ихэд өнөөдөр бидэрт ямар ч өрсөлдөө хэрэг байхгүй. Өнөөдөр бид нар өрсөлдөөнөөс илүү хамтарч ажиллах хэрэгтэй. Хэлний чиглэлээр одоо манад байж болох бүх одоо хэлний өнөөдөр одоо бий болсон өнөөдрийг хүртэл бий болсон мэдлэгийг бид нар ингэж зэгцэлсэн. Өөрөөр хэлбэл бид нар хэл зүйн талаас 17 тойл гаргасан. За одоо монгол хэлний тайлбар тойл, ижил утгатай үгийн тайлбар тойл, эсрэг утгатай үгийн тайлбар тойл ингээд 17 тэгээ дээр нь одоо домог, үлгэр, онс, бүгдийг ингээд гаргаад үндсэндээ одоо монгол хэлний мэдлэгийг бид нар ингээд зэгцэлжлээ л дээ. За одоо байгаа юм ээ. Одоо яах вэ гэхээр одоо энийг өөрчлөх ажил хийх хэрэгтэй байхгүй. Өөрчлөх. Одоо өөрөөр хэлбэл би хэллээ шүү дээ. Түрүүн энэ ихтэй сургуулиудын монгол хэлний чиглэлийн хүмүүс чинь ингээд бүгдээрээ нэг юм тэмрээд авчихсан. Тэгэл тэрийг л одоо хариулаад тэрэн дотор л амьдрал хоорондоо ямар ч холбоо байхгүй, Монгол бол хөгжиж гин үгүй юу хамаа байхгүй. Тэгэл баахан доктор профессор худал монголоор дүүрч. Гэтэл өнөөдөр бид нийлээд Монгол улсыг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нэр үндсэндээ бол энэ бүх толнуудыг мэдээж хэрэг бид нэр монгол хэлний эрдэмтэн янз янзын хүмүүстэй хамт хийн штэ. Тэднийг ингээд зохион ямар ч үсэнийг хийцсэн. Одоо бид нэр монгол хэлээ хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Хөгжүүлнэ гэдэг нь юу юм бэ гэхээр
Жишээлбэл одоо 10 жилийн монгол хэлний хичээл хүүхдүүд их дуртай байх хэрэгтэй. Тэ? Хүүхдүүдэд жишээлбэл одоо унших юм байхгүй учраас өнөөдөр монгол хэлний хичээл хамгийн өндөр хэрэгтэй. Одоо энэ англи хэлтэй сургуулиуд чинь байна шүү дээ. Англи хэлний хичээлтэй дуртай, монгол хэлний хичээлтэй дургүй ш. Энэ юутай холбоотой юм? Энэ бид нар монгол хэлээ хөгжүүлж чадахгүй байгаа тал. Өөрөөр хэлбэл энд хийгдэх юм маш их байгаа байхгүй. Тэний чинь нэг компани өөрчилж чадахгүй шүү. Тийм учраас хамтрий гэдэг байгаа байхгүй. Одоо юунаас эхлэх ёстой? Би хэлж шít эхлээд байгаа юмаа зэгцлэе. За тэгээд дараа нь ийм хийгээд ингээд хөгжлийн бодлого хийх тав. Тэгээд тэрийг хийх сонирхолтой газар байгуулдаг байхгүй шүү дээ. Энийг л хэлээд байна. Тийм одоо тайлбар тойл гэдэг ийм 3 бат ном гаргасан. За тэр номыг хийх гээд одоо хүн ирээд олоогүй. Олдсон хүмүүс нь гологцсон. Тэгэхээр өнөөдөр айгүй их ёс заншил ярьж байгаа мөртлөө яг энийг үнчээр эндээ одоо үнчээр энэ дээр ажиллаад энийгээ цааш нь аваад явъя гэдэг хүн олдохгүй байлаа шүү. Тулаад явахгүй зөвхөн таны мэдхгүй байхтай л улсууд яг гүнзгий цаад байхгүй. Улс нь айргийн яаж эсэх вэ гэтэл яг л тодорхой юм их асуудал байхгүй. Одоо энэ эрдэм шинжилгээний энэ одоо хүрээлэн энэ чиглэлээр байхгүй шүү дээ. Одоо ялангуяа танай энэ бизнесийн чиглэлийн салбар бол уг нь би бол одоо энэ боловсролын чиглэлийн ноён ориглууд байдаг. Тэд нар ингээд зөв гэрэлгийгээ зам заагаад тэрний төстэй юм туслах бизнесүүд бол асуудалгүй явдаг бол үсч эсрэгээрээ бүр та тэрийг чирж явдагт одоо надад бол бараг тэр асуудлыг их өөр асуудал орчих واخхой одоо бид нар яах юм одоо ирэмээрэ хавцтай ном хийгээл хүн хуураад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ямар нэг юм барьж ямар нэг одоо чиг одоо өнөөдрөө бүх юм дуусахгүй шүү дээ. Тэгээ одоо 5 жилийн дараа хэд бид нэг ийм юм төрсэн байх гэсэн нэг ийм байх хэрэгтэй шүү. Хамтраад нэгдээ те. Тэгээ тодорхой зорилгын төлөө явахгүй юм бол бүх юм болохоо ячаад байна л да. Ана саяжл бас сайхан шүү. Яг гоё ажтай амар. Нэг яа төл одоо хоолн төр ном орж ирэхэд ийшээ бол ингээд уусаад үнэлтэл явчихсан. Уусаад авсан. Одоо маргааш нэхэд ангаахын ном ороод ирнэ. Одоо хүний амтомч гэдэг юм. Тэгтээ дайж амтом руу орж ирнэ. Нөгөөдөр нь санхүүгийн ном орж ирнэ. Оо бидний ажил гайхалтай шүү. Бол өдөр болгон болоод одоо нэг ертөнцийн хэлсэн байна. Баярлалаа. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт орж байгаа инфо захиралтай. Тэгээд инфо захирал маань бол сайн манай захирлаар нэвтрүүлгээр ерөнхийдөө бол энэ хийж байгаа бизнесийнхээ онцлогоос шалтгаалж эдний бизнесээр бол Монголын түүх, соёл, хэл бүх юм урсдаг. Тэрийг бол гаргахтаа би чанартай бүтээгдэхүүн гаргая. Би чанартай бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулахын тулд энийг бэлтэж байгаа бүтээж анх их усэр нь болж байгаа тэр эрдэмтэн мэргэд тэр тухайн салбарууд өөрсдийн бодлоготой энэ буцаад хүндээ үйлчилсэн нийгэмд үйлчилсэн байхыг гаргаж чадах юм бол би сайн юм хиймээр байна гэд хашгирж штэ. Таны хашгираал хүрж байгаа гэж би ойлгоод шүү дээ. Уул уурхай тий. Одоо янз бүрийн удалтай 8 хийж байгаа одоо энэ юмнууд бол би ойлгож байна тий. Одоо байраа төрөслүүлээд хитэн төгөр олох тий. Энэ чиглэлээр бол одоо ажиллаж энэ чиглэлээр одоо хүмүүсээ цалинжуулаад явах энэ тэр бол одоо нийгэм нэлээд түгээмэл болцсон ингээд байна. Яг ийм оюуны ажил гэдэг юм уу те энэ одоо материалыг бус юм хийгээд энийг ингээд бизнес болгоно гэдэг маань тэр хэмжээнд хүрэх болоогүй байл та. Одоо бол бид нар илүү одоо энэний тийм суурийг тавих ажил гэх юм уу да. Нэгсэндээ бол би ингэж ойлголоо захирлаа. Ерөнхийдөө одоо мэдээж тодорхой хэмжээний баялаг бүтээгээд өөрийн хоримтлоо бол бий болгож байгаа. Тийм. Тэгээ энэ хоримтлоо бол яг энэ бодлогын энэ юм дуус зарцуулъя. Тэгээ эндээс зөвхөн төрс хараад авахгүйгээр өөрсдөө нэг жин гаргаж ирэх юм бол бид нар үндсэн суурьудаа одоо янзлах хэрэгтэй байна л гэсэн асуудал байна л да. Тэгээ энэ гэхдээ бас нэг бодлогогүйгээр хөрөнгө оруулалтгүйгээр урд нь явах лидер манлайлагчгүйгээр бас байдгүй л идэлтэй. Тэрний манлайлагч болохыг танд хүсэж байна. Баярлалаа.
Эдмон групп нь өнөөдөр Эдмон хэвлэх үйлдвэр, Мон судар хэвлэлийн газар, Интерном номын сүлжээ дэлгүүрийг багтаасан 150 орчим ажилтнтай Монголын хэвлэл нийтлэлийн салбарын тэргүүлэх групп компани болж үйл ажиллагаа нь өргөсөөр байна.